Преминд энэ удаад танилцуулах үйл явдал маань 20 жилийн өмнө болсон үйл явдал байна. 2004 оны 11 сарын 19-нд Detroit Pistons баг Auburn Palace-та Indiana Pacers багийг хүлээн авч тоглосон тоглолт байгаа. Энэ тоглолт нь тоглолтын төгсгөлдөө эмх замбраагүй байдал тоглогчдын хооронд зодон үүссэн улмаар үндсэн цагаа дуусгалгүйгээр өндөрлсөн ийм тоглолт болсон. За энэ үйл явдлын талаар detail мэдээллийг авъя гэвэл Untold гэж цуврал байдаг Netflix-ээс гаргасан. Энэ цувралын Malice at the Palace гээд дугаарт нь энэ үйл явдлын талаар нарийн гаргасан байдаг. Ерөнхийдөө ийм хорцодмол үйл явдал гарсан шалтгааныг мэдхийн тулд бага зэрэг цаг хугацаагаа урагшлуулад 2004 оны бүсийн финал дээр очих ёстой. Энэ бол зүүн бүсийн финал Detroit Pistons болон Indiana Pacers таарсан байгаа. Тэр бүсийн финал дээр Indiana Pacers баг 4-2-оор хожигддог 6 дахь тоглолтын дээр Ron Artest за одоо бол Meta World Peace гэд нэртэй. Гэхдээ тухайн үед нь Ron Artest гэдгээр мэддэг байсан учраас Artest-ээр нь явъя. Richard Hamilton-ы нүүрлөө шууд цогсон ийм үйл гарсан. Тэр нь тоглолтын дунд болсон яг санамсаргүй санаатай гэдэг зүйлийг дараа нь бичлэгээс харахад бол ер нь албаар цогсон ийм үйл байдаг. За ингээд энэ үйл ойлголцлын эхлэл нь бол тэр бүсийн финалаас тавигдсан байх нь. Бүсийн финалд Detroit Pistons баг 4-2-оор хожоод финалд Lakers багийг буулган авч Detroit багийн хувьд 2000 оноос хойш эхний бөгөөд хамгийн сүүлийн удаагийн аварга авсан байдаг. Энэ хожигдлоос хойш Indiana Pacers баг бүрэлдэхүүнд нэг өөрчлөлт оруулсан. All Harrington гээд залуу ур чадвартай тоглогчоо явуулж Stephen Jackson гээд арай туршлагатай тоглогчийг авчирсан байдаг. Гэвч ирсэн Stephen Jackson бас л лигийн чанга залуусын нэг байж таардаг. За тоглолтын үеэр юу болсон талаар товчхон хэлэхэд тоглолтын төгсгөлөөр 97-82-ын харьцаатай Indiana Pacers илт илүүрхэж явжсэн 15 оны зүрхтэй ажиллаж байсан. За энэ үеэр нэгэн тоглолт тодорхой болчихсон байсан. 40 секунд үлдсэн байхад Ben Wallace дээр Ron Artest оролтон дээр нэлээд хүнд алдаа хийдэг. Ron Artest-ийн хувьд бол энэ алдаа нэг тийм айхтар шаардлагагүй алдаа. Ягаад тэгэхээр тоглолтын хувь заяа тодорхой болсон, цаг дуусчихсан мөчид. Тэгэхээр өмнөх бүсийн финалийн хувийн хонцогнол байснаас үсээд энэ зодон эхэлсэн байгаа. За Ben Wallace-ийн хувьд мэдээж хэрэг түүнийг хүнд алдаа хийнгүүт нь маш хүчтэй түлхээд ингээд зодон эхэлдэг. За ер нь бол талбай дээр тоглогчдыг тайвшруулад зогсоогоод нэлээ үйл явц арай намжтмал болж явах үед Ron Artest тайлбарлагчийн ширээн дээр хэвтэж явах үед хөгжөө нэмжигчээс уух зүйл шидэд. За тэгээд энд нь Artest уурлаад үзэгчдийн суудлал руу ороод зодон үргэлжлээд улам хурцтмал байдалд очсон. За энэ нөхцөл байдлаас болоод хоёр баг бол маш их хохирол амссан. Торгуул төлсөн. Ron Artest бол 86 тоглолтоор торгуулсан. 2004-өөс 5 оны үеэр тэр чигтээ бандуулсан. За Stephen Jackson 30 тоглолтоор, Jermaine O'Neal 25 тоглолтоор бандуулсан. За Ben Wallace болохоор 6 тоглолтоор, мөн зодоонд оролцсон Anthony Johnson гэх тоглогч 5 тоглолтоор бандуулсан байна. Ганцхан Reggie Miller энэ тоглолтод оролцож чадаагүй бэртэлтэй байсан. Reggie Miller-ийн хувьд харамсалтай нь энэ улирал түүний аварга авах боломжтой хамгийн сүүлийн улирал байсан гэж ярьдаг. Тэрээр 2004-өөс 5 оны улирлыг дуусгаад зодог тайлсан байна. За ингээд лигийн хатуу ширүүн уур амьсгалтай мөчийн зургийг танилцууллаа. Баярлалаа.